хоёрт хотод байдаг хүүгээс минь захиа ирдэг юм байна. Ач охин чинь гэрлэж удахгүй хөрөм хийх гэж байна. Чадвал сарын дараа ир гэж бичсэн байлаа. Бид хоёр ч бөөн баяр хөөр болж очаа үзэх хувьтай юм байна гэж бодлоо. Өвгөн маань хоёр хүүхдээ хурим найранд хэрэг болох жаал зуул юм бэлдээд машин дайж явуулаад өвгөн мал дээрээ үлдэж харин намайг хоторж амраад хүргэнээ хараад иргээд тэнгэрийн хүлгээр нисгэж өнөөдрийн маргааш тэнд гэдэгтэй адилхан л Улаанбаатарт нүүдэрэмхийн зураг буулаа. Хүүхдүүд ажилтаа болохоор тосоод яах вэ? Би өөрөө хүрчихье гэсэн болохоор хүүгиндээ арай гэж ирлээ. 5 давхрын шатан дээр гарч амьсгаагаан дараад хүүгийнхэн хаалгыг тогшлоо. Эзэнгүй бололтой чимээ алга дахиад нийлээ хүчтэй зогтоо. Гэтэл түгжид хор хийж мултраад хаалга онговол охтын танихгүй залуу цаваараа татсан богино дотор өмдтэй нойрмог нүдээ нухлаад зогсож байлаа. Сайн байна уу минийхөө? Энэ дондгийнх мөн үү? Эхнэр нь тунгалаг. Мөн байл яах гэж. Би чинь байна. Хөдөөнөөс ирээд сая буула. Нэр нэг тийм ухаантай юм яриад исэн баха. За юундаа ангаа зогсё орооч. Ингээд би орж шууд галын өрөөнд ороод суулаа. Энэ манай хүргэн маань юм болоо. Би нэг тэнийг юм ганц өдөр амарч байхад нэрээд хаалгуудын балбсаар аваад амраач чадлагүй 5 дахь нь алдуулчих ба та. Юу ч гэсэн найранда харам туучи юм гэж. Гэтэл нөгөө залуу утасны коноп дарснаа. Байна уу? Эцэгтэй ирээ. Би жукайна. Танаа их гинэ нэг танихгүй өгшин чугал зэрж идэж байна. Юу? Би юу? Яшиг чадахгүй. Өөртөө эдийн хоолонд юм янзлахгүй. Итгэхгүй мэдгүй. Гэт утсаа тар хидч удснаа. Өөрөө эркэг яриад идэг юм ээ. Минийхөө эркэг гэдэг чинь юм блэ? Яагаад ээ? Одоо энэ айгийн ухаанда танаа гүг авах. Бороо хаашаа гэж манай эрэгцтмаг нөхөр байх нь штэ тэгвэл чи алив хоёулаа залгая. Үнсий. Гэт хоёр гараа сунгатал хүргэн маань өөдөөс ганц гараа ёрдойд л өгөөд намайг чукка гэдгийг танилцсан таатай байлаа. Эмиг алдар хэм билээ? Эмигийн 90 ханд гэдгийг штэ. Юу яшигтай ортнэртинти. Би ерөөсө таныг зүгээр Лерка гэж дуудчих. За ерөөсө зүгээр Эки гиснэ дахиад утас шүрч аваад хэдэн хоног дарснаа. Байна уу? Дарика юу? Хош. Наад хоёр хулгаач авшуул гэж хэлээчтэй. Хулгаачдад ингэж итгэж болдог шүү дээ. Бушуул гэж зад хоёр хулгаачаа. Хош хулгаачаа. Чи миний загсан юмыг мартаагүй гэж хэлээд утсаа тар хэтэлж болодлаа. Би арай хайлан дураг байгаа. Эсвэл хүргэн маань дандаа хулгайч нартай нийлдэг юм болов? Бурхан минь базарваны хумбат гэж өндөлж суутал ашиггүй хүү бэр хоёр маань амьсгалаад ороод ирлээ. Ингээд оройн ач охин хүргэн хоёртоо нэг мөнгөн аяга 10 мянган төгрөгтэй бариад өвөөч нь охиндоо тоглолтоо үнэ. Хүргэндээ 60 морь өгнө гэсэн штэ. Гэхэд хүргэн маань байли бага.
Би жараа байтугай доглон марж унж чадахгүй. Өш жараа гэдэг чи юу вэ нөгөө донслоготой ярддаг морь мөн бидтэй. Гитх юм бэ. Энэ үгийг сонсоод миний сэтгэл рүү ус цацах шиг л боллоо. Үчнэ. Би хүү хоёртойгоо хуучлт суутал ишижимдээ. Манайх гэдэг альчныг ийм хүргэнтэй болсон доо айлын ганц дураараа юм аа. Уулч эцэг ихэн дээд боловсралтай дайжгүй айл байгаа юм да. Улгаа ажилгий дээр юм зодон цохоо мохонд оролцдгүй гайгүй сайн залуу гэж хүү маань ярьлаа. Иймэрхүү яриа бид гурвын дунд өрнөлөө дөө. Тэрнээс хойш 2 хоногийн дараа нэг ороо аж ахны маань үе тэнгийн хідэн хүүхэд цоглаад бөөн дуу хуур найр наадам архитарс болт юм байна. Дуу хөгжим болоод байшин цуулах шахам үе хүчтэй хангинахаар нь миний бүр нойр сэрчгэлээ. Тэгэж хүүхдүүд харж байгаа бололтой хаалгуу дуурайд явчихлаа шүү. Гэтэл аж ахуй маань арайчтай гэлмиг шиг уулж гарлаа. 2 хүүхэд хоорондоо хэрэлдэж байна гэж. Чи тэр мө аав ээж хоёроо дуудаад ирцээ. Яа! Хатам имэнтэрч гэж нэг хүүгийн юмнаас бэлтрээд ахгүй шүү. Хүргэн хүчтэй гэх шиг. Очны үтэл одоо харин хатмууд халамжтай гэдэг шинэ үг гараад ирсэн байна. Тана тэр мөр зүнэг чангац юу вэ? Үнэ мөр өглөө хатад хаан малах юм бидний чинь. Яста хүүки тэрний оронд ганц чинс сахмагны мөнгө хайж чадахгүй царайц уулах чинь заяа. Энийг сонсоод би тийсэнгүү өрөөнд дахиад орлоо. Чи юу гэнэ? Чирн яасан задарсан таньвэ? Оо за боди. Хоо ямар хэлжүүн чамцаа. Мачи. Гэт намайг дэлсэд авдгийн би ч тийм дээр тэрийг хатаж унлаа. Ахмад сотон нүрийн гартаа ноцолдож явах хооронд хүү би хоёр маань орж ирлээ. За дондог миний манай удамд ийм буцрын мөрөөсөө байгаагүй бушуухан энэ амтныг зайлуул дайхимэн гэгэмэн гэтэл манай би чука миний хүү тавш одоо амар тэр хүсээд байгаа жинсагүй чинь ээж нь маргааш аваад өгөө заяа. Миний хүү тавшраа хөгшөмний мөнгө яах вэ? Тэгээд ээж авах хэрэг нь та хоёртаа байраа өгöd өөрсдөө байгуулгаас нь гэр аваад тусдаа гарнаа тайван бэ. Залуу хүмүүс аль төр тар гэх хэлдэг юмтэй. Тэгэх юм бэ. Гэтэл хүн маань ээжмтэй одоо та одоо залуу хүүхдүүдийн хэрэгт оролцоод одоо буруу зөнөг байгаа болж үзье. Та одоо амраач ээж. Юу н одоо битим илүү төвтэй юмд оролцож бидэнд үгүй гай тарилтаа гэж уралт юм бэ. Воо! Нохой талаа. Хүүхдийн хэрэгт битгий оролцох юм шүү. Бид хичээлээсээ үр хүүхдтэй зааж, үргэлж хэлж сургаж ирсэн. Чамайг гэсэн би өдний болтол ярьж өгөж, дууж явсны хүчин чивлтэй зэрэгтэй юм явж байгаа мэдүү. Хөөе. Аричтэй чи ийм яриа зогсож байдаг. Гэт би шууд даралтны би хоёр тохиолж байгаад орондоо хөтлөв. Маргааш нь нөгөөдөл чинь бантан хийгээл халуун цай өрөөнд нөгөө банд руу ч орож байгаа харагддаг юм бэ. Хөөе. Намайг хэд хоног хугацаанд ганц аяг шүл хийж өгсөн билүү. Хүнд илүүт найгт. Зүр шимшиг шиг боллоо. Харин би
6 сарын дараа ач охиныгоо нүүрэндээ сэвхтэй, нүдэндээ нулимстай, тогоон чинээ гидстэй хоцрох юм тэрүүд сэтгэл зүрхээр уучлан харсан юм да. Одоо яг хүн илүүдх юм биш. Тэр нялхантны бурууч гэж юу байх вэ? Ер нь эр хүн гэдэг өөрийнхөө хүсснээр л амьдрэх юм шиг дээ. Хүргэнэ, хүүгээ, өвгөнөө хараад авахад бүгд дэндүү жаргалтай. Хэрвээ хойд нас гэж байдгийн бол эрэл амтан болж төрөх юм шүү. Эр амтан л болж ивэл хорхой шавж болсон ч яах вэ гэж боддог юм да.